За өнөөдөр Монголын уул уурхайн түүхэнд одоо алтан үсгээр тэмдэглэгдэх үйл явдал болж байна. За оюутлогын гүний уурхайн одоо нээлт өнөөдөр хийж байгаатай холбогдуулаад 2-3 тонн баримтуудыг дурдъя гэж бодлоо. За 15 жил орчмын өмнө оюутлогын төслийг монголчууд анх эхлүүлж байсан бол за явцын дунд одоо монголчуудын одоо гүртэг ашгийг хойшлуулсан гэж яригддаг Дубайн гэрээ хийгдэж монголчууд 2.3 тэрбум долларын өрөнд орсон. Мөн ирээдүйд одоо тооцогдох 22 тэрбум төгрөгийн одоо өрийг одоо ингэж үүсгэсэн байдаг. За 1919 онд Монгол Улсын их хурлаар одоо оюутлогын одоо гэрээг сайжруулах монголчуудын эзэмших хувь ашгийг одоо нэмэгдүүлэхтэй холбоотой улсын хурлын тогтоол гарсан. За энэ тогтоол гарсантай холбогдуулаад ажлын хэсэг томилогдож за Лувсан намсрын оюун эрдэнэ ерөнхий сайдын одоо удирдлагын дор за оюутлогын Рио-Тинто компанитай одоо хилцээрүүдийг одоо бүгдэн 2 жилийн хугацаанд хийсэн байдаг. За ингээд энэ хилцээрүүд одоо монголчууд өөрсдөө